Монгол Улсын үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор бас хувь иргэнийхээ хувьд дараах бас санал бодлууд байна. Нэгдүгээрт Улсын хурлын дэргэд төрийн хяналтын байгууллагыг байгуулах тухай үндсэн хуулийн төсөлтэй бол иргэн өмнөд бол санал нийлэхгүй байна. Одоо яг л гэхээр нэгдүгээрт энэ Монгол Улсын аудитын байгууллага гэдэг бүхэлдээ одоо бас хяналтын тогтолцоо нэгдүгээрт байна. Мэргэжлийн хяналт гэдэг төрийн хяналт байж байна. Үүнээс илүү дахиад 3 дахь төрийн хяналтыг одоо бий болгох нь бол парламентын дарангууллыг бас Монгол улсад одоо бий болгох гэсэн нэг ийм одоо асуудал байна гэж иргэнүүд үзэж байна. Хоёрдугаар тэр Монгол улсын ерөнхийлөгчийн хувь санаачлал эрх болоод засгийн газар чиглэлөх эрхүүдийг бол үндсэн хуулиас бол хасгаар одоо бас энэ зохицуултыг бол оруулсан байна. Энэ нь өөрөө нөгөө одоо төр тэнцвэртэй байх, төрийн эрх мэдэл одоо дэвшүүлэгдэх ийм одоо асуудлыг бол гажуудуулах нэ. Ингэснээрээ одоо төрийн аль нэг одоо институт чинь асар их эрх мэдэлтэй болсноор бол нийгэм дарангуул үүснэ гэж үзэж байна. Энийг бол байж боломжгүй зохицуулалтаа гэж. Энэ асуудалд ерөнхийдөө миний хувийн зүгээс хандхад бол улс төрийн энэ тогтворгүй энэ үед энэ үндсэн хуулийн өөрчлөлийн асуудлыг ярьж байгаа бол маш зохимжгүй үйлдэл болж байна гэж миний хувьд, залуу хүний хувьд бодож байгаа. За хэдхэн хоногийн өмнө одоо манай гэрт тэр үндсэн хуулийн өөрчлөлтийн тэр хэлцүүлгийн санал авах нэг хуудас ирсэн. Багийн дарга явуулсан гэдэг хүнээр нэг яасан нэлээд хэдэн хуудас ирсэн байсан. Одоо тэгээд тэрийг нэг үзэж харлаа л да. Тэндээ нэгдүгээр нь ерөөсөө нөгөө ерөнхийлөгчийн одоо эрх мэдэлтэй холбоотой асуудлууд бол байсан л да. Би тэрийг бас нэлээд анзаарч ажилласан. Ерөнхийлөгчийн хувь санаачлах тийм эрхтэй байсныг болиулж байгаа. За хоёрдугаар ерөнхийлөгч засгийн газарт өөрийнхөө эрх мэдлийн хүрээнд үүрэг чиглэл өгдөг тэр эрх мэдлийг л бас байхгүй болгож байгаа. Тэгэхээр энэ үндсэн хуулийн хэлэлцүүлэг санал авах ажил бол үндсэндээ хэлбэрийн төдий явагдаж байна гэсэн. Яагаад хуулиар одоо мөрдөх хэрэгтэй байна те одоо. Ерөнхийлөгчийн эрх мэдлийг багасгах гэдэг юм хасах одоо ийм нэг бол одоо хэдэж би зөвшөөрөхгүй. Миний үеийн залуучууд бол маш их хэлмэгдэж байна. Улс төрийн одоо ямар нэгэн харьяалалгүй бүх хүмүүсийг хэлмэгдүүлж байгаа. Үүний цаана одоо яригдж байгаа нэг зүйл яг нь үндсэн хуульд олгогдсон хүний сонгогдох эрх үзэл бодлоор одоо бусдыг одоо боомлох, за мөн бусдын эрхэнд халдах үйлдэл гарч байгаа. Яг энэ үед үндсэн хуулийн асуудлыг ярьж энэ 65-уулаа хүч төрөн одоо зөвхөн өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлэн үндсэн хуулийг өөрчлөх гэж байгаа бол маш буруу зүйлээ гэж би үзэж байна. Төр одоо юу гэдгийг үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаас санал авах гэж байгаа бол сургууль зохион байгуулахгүй. Одоо шууд энэ үндсэн хуулийг өөрчлөлт оруулж болох уу, болохгүй юу гэдэг дээр гахны тийм санал хураамаар байна. Тэгэхээр одоо шууд юу гэдгийг нэг баахан үндсэн хуулийн заалтууд биччихээд ийм зүйл алтанд одоо өөрчлөлт орох гэж байна гэдэг ингээд шууд нэг өдрийн дотор тийм ээ асуудлыг ингээд дэвшүүлэх нь бол болохгүй наа. Энэ бол буруу байна. Тэ үндсэлд халдах юм байна гэдэг. За дараад нь энэ одоо тэр хэлцүүлэг гэдэг юм дийлэгтэй бол иргэдэд мэдээлэл очихгүй. Одоо дор хаяжл өнөөгийн байдлаар энэ хэлцүүлэг гэдэг юм дотор энэ үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой тэр өөрчлөлтийн төсөл мөсөл бол юу ч байхгүй байгаа байхгүй. Зүгээр нэг хүн ирээл ярьдаг. Тэр хүн хэний эрх ашиг ямар эрх ашигыг одоо хамгаалж ярьж байгаа юм гэдэг нь бол одоо ерөөсөө ойлгомжтой л асуудал. Тийм учраас одоо энийг бол би цаг нь болоогүй байна. Тэгээд энэ парламент бол бүр тэр тусмаа бол энэ одоо эцэг хуулийнхаа энэ гол хуулийнхаа өөрчлөлтийг бол хийх чадамжгүй гэж би одоо ингэж л үйлдүүлж ийм учраас энийг бол одоо жинхэнэ өөрчлөхгүй гэдэг юм асуудлаа бүх ард түмнээс асуу. Тэгжээ чийд гэж одоо ингэж хэлэх гэж байна. Ерөнхийлөгч өөрөө нэг шудраг ёс бодоод энэ хуулийг хэрэгжүүлэх энэ ажлын бол маш том баталгаа байдаг. Ард түмнээс одоо бид ингээд ерөнхийлөгчөө сонгоод явдаг. Тэгээд ерөнхийлөгч маань энэ ажлыг хийхэд тэр гар хөлийн ингээд таслах тийм л хэмжээний ерөөсө гол энэ үндсэн хуулийн өөрчлөлт явж байгаа нь харагдаад байна л да. Яг үүндээ бол сум орон нутаг, аймаг орон нутаг дээр ямар хэлбэрээр явж байна гэхээр төрийн албан хаагчд буюу одоо төрийн албан хаагчдыг бүгдийг одоо үндсэн хуулийн хэлэлцүүлэгт оруулах. Нэг сумаас чинь 15 хүн чинь бүгд одоо төрийн албан хаагчд байх жишээний. За энэ төрийн албан хаагчд маань бүгд цаана одоо өнөөдөр ямар нөхцөл байдал байгаа вэ улс орон даяар ардын нам болох суудлал авчихсан бүх одоо орон даяар төрийн албан хаагчдыг бол одоо саяын сонгуулиар харагдлаа шүү дээ дарамтлах, айлгах, за ямар нэгэн байдлаар одоо шахах зэрэг ийм байдлаар одоо асуудал хандж байгаа учраас энэ үндсэн хуулийн өөрчлөлтөнд энэ хүмүүсийг ингэж татаж оролцуулж магадгүй энэ хүмүүс
тийм ээ, ямар нэгэн байдлаар дарамт шахалт очиог бид нар бол үгүйсэхгүй. Бид нар залуучууд бол энийг сайн мэдэхгүй байгаа. Тэгэхээр энийг бол манай ард иргэд бол маш нухастай хандаж үндсэн хуулийн асуудал дээр одоо сайн хандах, одоо сайн хандлага гаргаж хандах ёстой. Тийм болохоор үндсэн хуулийн өөрчлөлтийг бол миний хувьд л дэмжихгүй байгаа. Тэгээ юу хууль санаачлах эрх байхгүй бол ямар ерөнхийлөгч байгаад яах вэ? Тэгээ ард түмнээс сонгогдсон ард түмний тэр захиа даалгавар юм яаж тэр ерөнхийлөгч гүйцэлдүүлэх юм? Тэг саяхан нэг хэдхэн хоногийн өмнө болсон одоо сонгуульд одоо ялагчаад тэр хариугаа авч байгаа юм шиг. Тэр ерөнхийлөгчийн одоо эрх мэдлийг их хурл руу авч ийн гэсэн үг шүү дээ. Их хурлын өнөөдөр юу инфляц чинь нэг 65 гишүүнтэй хэд олон болчихсон. Энэ нэг нам энэ үндсэн хуулийг өөрчилнө. Дээрээс нь нэг энэ шударга ёсны болоо хууль хэрэгжүүлэх энэ баталгаа болсон ерөнхийлөгчийн эрх мэдлийг өөрсдөө үндсэндээ булааж авч байгаа нь бол үнэхээр бол болохгүй зүйл. Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах тухай асуудал. За эндээс бол би юу олж харж байгаа нэхэр өнөө нэг одоо засаглалын тэнцвэртэй байдал гэдэг. Эрх мэдлийн тэнцвэр одоо энэ юм руу алдагдах юм бэ гэж. Бүр тэр байтугай би зүгээр уушаахад ямар бодолтой байна гэхээр ерөнхийлөгчийн эрх мэдлийг биш улсын их хурлын эрх мэдлийг бол хязгаарлах ёстой. Гэж би бол ингэж үздэг. За энэ дээр бол улсын их хурл бол зөвхөн хууль санаачлаг, хууль баталдаг л одоо ийм л байна. Тэг. За ингэхгүйгээр одоогийн ярьж байгаа шиг энэ өөрчлөлтийг шинжих юм бол энэ одоо хямрал бол бүр улам гүнзгий. Энэ хямрал бол нийгмийн хямрал болж хувирна. Тэгээ энэ нь бол одоо юу ч хүрэж болчих. Ийм учраас одоо энэ үндсэн хуулийн одоо өөрчлөлтийг одоо хэлж ярих хугацаа бол одоо биш ээ. Тэр цаг нь биш ээ гэж ингэж хэлэх гэж байна.